그래서 энэ судалгаанууд юу гэдэг юм гэхээр гинт нас орчлаа гэдэг тохиолдол гараад байдаг шүү дээ. Гинт нас орчлаа гэдэг. Энэ гинт нас орчлаа гэдэг гэж хэлж байгаа тэр зүйлээ шүү дээ. Гинт ингээд нас орсон. Гинт ингээд өчгсөн. Тэгвүү. Тэгвүү шүү дээ. Намайг орсон чинь муудсан биш. Намайг орсон чинь дараалт нь зуутал байсан юм да. Дэмжлүүд үзүүлсэн шүү дээ би өөр. Зөвлөлд хахад хэлдэг байхгүй. Тэгт нөөд нас орсон. Эсвэл эрчимтрүү яваад орчдөг. Тэгтэл ингэдэг гинэ. Энэ эрсэнлэл хүндэгээр ингээд судалгаа хийгээд үзсэн чинь эрчим бэлтгэний тасаг руу хүндрэж яваад орчиж байгаа. Нас орж байгаа үедний 70-аас 80% нь 8-аас 12 цагийн өмнө ямар нэгэн байдлаар энэ эрсэмлэл хүндгэн дээр асуудал гарсан байдаг. Тэгээ энэ эрсэмлэл хүндгийг саяны дээр шуурхаа үйлдлийн баг гэдэг түргэн очдог баг ба штэ. Тэрнтэй цог нийлүүлээд сая цэнгэр код гэдэг хашгирн утсан дээрээ юугаад ингээд дуудна гэлээ штэ. Энтэй ингээд нэвтрүүлж чадах юм бол тэр 70%-ийг 10-аас 20% хүртэл багасгаж болж юм гэж байна. Энийг 2007 оны Америкийн эмч нарын коллежоос гаргасан энэ эрсэмлэл хүндгийг үлдэх болоод байна гэж байна. Засч болоод байна. Тэгэхээр ингээ хүн маань нас ороод байдаг нь энэ хүн бүгдээрээ чийж хахаж чадахгүйгээс болоод байгаа ч биш юм байна л да. Үндсэндээ бол тэр багийг анхаарсан хүн яаж итгэж байгаас шалтгаалт юм бэ? Яаж үлдэж байгаас шалтгаалт юм бэ? Тэгээд авах боломж нь яах вэ? Тэр 70-аас 80% алдаа эдгэхийг бид 10-20% буулгах боломжтой юм байна. Энийг нэвтрүүлж үнэн утгаар нэвтрүүлж чадах юм бол за юм байна. Тэгээд саяхан хүртэл тэр нэг үнэлгээн дээр ерөөсөө 70 хүүхдийн нас оролтыг ингээд үнэлсэн байх та нас орсон хүүхдүүдийг үнэлсэн чинь 85% хүүхдийн 85.5% нь 11.5 цагийн өмнө ямар нэгэн байдлаар эрсэмшил хүндгэн дээр энэ хүүхэд муудаад байж гэдэг юм илэрсэн байна. Тэр хин идрүүлдэг гэхээр хөвчтөн надад сольжнал идрүүлдэг юм. Тийм болохоор та нарыг би их анхаарлаа хандуулаад энийг хэрэгжүүлж сураарай. Сольгч чинь пост болгон дээр одоо ингэ хадаад өгч шүү. Хадаад өгч. Ингээд чи нэг юм хийгээд өгч. Тэгээ энүүгээр үнэлэх нь шүү дээ. Энүүгээр буруу үнэлэх юм бол яах вэ? Буруу үнэлээд энүүгээр нас орчих юм бол харин асуудал үүсгэх нь шүү дээ. Тэгээ энэ өөрөө батлагдсан зүйл ахна шүү дээ. Нас орсон хүмүүстэй судалгаа хийгээд үзэхдээ яах вэ? 70-80% нь энэ дээр ямар нэгэн шинж илэрсийг сольж олж харах хэрэгтэй. За тэгэхээр энэ бол маш их амархан юм байна. Сольж хийх бөгөөд маш хялбар үнэлгээ юм аа. Би эмч гэж хэлээгүй шүү. Сольж хийж байгаа юм. Эмч гэсэн энүүгээр үнэлэх боломжтой. Хүн бол хүнийг хянаж байгаа бол чи тэр хүний хяналтыг хийх асуудал бол өвчтөн хянах асуудал бол ихчлэн хэн байдгүй. Сольжчл байдаг үстэй. Тэгэхээр энэ үнэлгээ бол ихэвчлэн сольжчд зориулагдсан үнэлгээ гэдгийг та бүхэн ойлгоорой. Энийг хэлснээрээ бид энэ нас орчоод байгаа тохиолдолд өвчтөн маань хүндэрчээд байгаа тохиолдлуудыг илүү сайжруулах боломжтой юм. Мөн эрчим бэлтгэний тасаг руу хэвчээд байгаа тохиолдлыг багасгах. Мөн эрчим бэлтгэний тасаг руу хэвдэх ёстойг эрдгэн шиг хэвдүүлнэ. Мөн мис заслын тасаг дахь оронгийн хэмжээг бууруулж чадж байгаа. Мөн мис засалд орох ёстой өвчтнийг аль болох эрдгэн шиг оруулж чадж байгаа бас илүү ач холбогдолтой байна гэж энэ судалгаа эмнэлэг болон хэрэгэлдэг болчиход байгаа байна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ Монголоор дуусаж болохгүй учраас л та яг хэрэглээч хэрэглэж. За тэгэхээр энэ их амархан 6 амин үзүүлэлтүүдийг үзчихье. 6 амин үзүүлэлтийг үз. За энэ дотор 6 амин үзүүлэлт үзэн. Энэ 6 дотроос энэ 6-г үзээд оноог нь гаргачих. Тэгэхээр 6-гийн дотор нэмж хасч чадахгүй юм гэж байхгүй байна шүү дээ. Энэ 6-гийн дотор нэмж хасаад асуудлыг шийдчихсэн. За ингэхдээ ингэв. Амьсгалын тоо, хүчилтөрчийн ханамж, агшилтын даралт, зүрхний сахалтын тоо, ухаан санааны байдал, биеийн дулаан гэсэн ийм 6 үзүүлэлтээр хянав. Би энийг орчихв. Юу орчихсон сайн? Юу орох сайн? Нэг юм би орхоод хэлчихсэн шүү дээ.
Юу гэх? Би хүчилтэрж өгч байгаа хэсэг гэдэг юм өгчлөө шүү дээ, тийм үү? Тэгэхээр энэ яг нэг сатрац бол хүчилтэрчийг ханамж, тийм үү? Сатрац бол хүчилтэрчийг ханамж. Захын судас нь хүчилтэрчийг ханамж хэр байгаа зааж байгаа. Харин хүчилтэрч өгсөн хэсэг нь нэмэлтээр хүчилтэрч өгч байгаа бол 2 гэдэг оноо авнаа гэж байгаа байхгүй юу? 2 гэдэг оноо авнаа гэж. Тэгэхээр энэ хамгийн гол хийх ёстой хүмүүс хэн байх вэ? Совилогч байх нь шүү дээ. Хин хяналтыг хийдэг, совилогч хяналтыг хийдэг учраас нэг л. Тэгээд таны ажлыг би хялбархан болгож өгөх гээд байгаа гэдгийг ойлгоо. Их амархан байгаас энэ юм энэ хэдэн үзүүлэлтүүдийг үзэх. Энийг үзэхдээ яг ингээд 0 гэдэг бол хэвийн үзүүлэлт. 0 хэвийн үзүүлэлт. За энэ хэвийн үзүүлэлтээс ихсээд байгаа тохиолдлыг ийшээ 3 багасаатай ийшээ. Тэгтээ энэ хасах 3 мөр биш шүү. Зүгээр инван зааж байна. Тэгэхээр чи амьсгалын тоо 12-оос 20 гэж шүү дээ, тийм үү? Энэ 21 24 бодоод ихэвэл яах вэ? 2 оноо. 20-оос их гараад ирвэл 2 оноо. 25-аас дээш гарвал яах вэ? 3 оноо. Амьсгалын тоо дангаараа 8 байвал 3 оноо. За тэгээд зүрхний сохилтын тоо юуны зүрхний сохилтын тоо 96 хүртэл гэдэг юм. Зүрхний сохилтын тоо 51-ээс 90 хүртэл. Энэ дээр энэ 41-ээс 50 байвал 1 оноо 40-оос доош байгаа тохиолдолд 3 оноо. За энэ хүчилтэрч өгч байгаа тохиолдлыг тийм үгүй гэдгээр л хүчилтэрч өгч байгаа нэмэлт хүчилтэрчтэй байж ижил 92 93 руу өгчөөл 2 оноо. Хүчилтэрч өвөө байхад 92 та байвал яг энэ үгээр хүчтэй 0 гэж үнэтэй хамсан. За өндөр ухаан санааны байдал гэдгийг AVPU гэдэг үлгээ өгдөн шүү. A гэдэг нь зүгээр л дуудах чамтай хайцж байгааг л A гэдэг. Миний самбартай найдвар юм баг тийм. Одоо Glasgow-com үнэлгээ би ингээд чэйжлгээд ивэл Glasgow-com үнэлгээ бүгдний чэйжлгээд бүгдээрээ чэйжлэх биш таньж байгаа. Бүгдээ IT суурь төсөлж төлдөг хүмүүс шүү дээ. Тэрийг бол эрчим дэнчилгээний сувлагч, эрчим дэнчилгээний эмч чэйжлэх юм байгаа биз. Яаралтай тусламжийн эмч, яаралтай тусламжийн сувлагч чэйжлэх юм байна. Тэр цочмог агуулгын тусламж зөөж байгаа нөхцөл маань тэрийг үлдэхээс өөр байна. Тааны хувьд бол зүгээр л энэ чамтай ингээд дуудсан чинь чамтай харьцчихээ дуудсан чинь харьцахгүй ганц 2 үг дуурах юм уу ярагдчихвэл бол пирг гараг орчих. За ганц 2 үгээр хариулчихвэл ви самарсан байдал уу ви ерөөсө дууж өгөхгүй болохоор чимхэд үтсэн чинь гараа татаад авчихвэл пи чимгсэн чинь гараа татаж авахгүй бол одоо яах вэ? Ухаангүй юу ви юу гэж үзэж байна? Юу гэж үзэж байна? Ингээд үзэж байна. Тэгэхээр энэ дотор та хамгийн ашигтай урдаас чи ярьж ивэл нэг 0 оноо ярихгүй байл эсвэл ганц 2 үг дуурч ивэл ви гэсэн. Сайныг анхаарах хэрэгтэй. Ингээд энэ дотор яаж ингээд 1-ээс 4 оноо авч байгаа бүх тохиолдолд та 0 оноотой. За нэг 1 онооч гэж зарим 0-оос 1 оноо 2 онооч гэж зарим бичсэн байдаг. Ингэх юм бол 12 цагийн зайтай юм. 12 цаг, 8-аас 12 цаг гэх юм байна. За 1-ээс 4 оноотой юм бол 4-өөс 6 цагийн зайтай юм шүү. Энэ дээр чи ингээ гаргаад өгсөн байна. Сайн. Энэ дээр чи. Дунд эрсдэлтэй гэх юм бол энийг 5-аас дээш оноо авах юм бол дунд эрсдэлтэйг нь цаг тутам гэх юм хяналтын хугацаа 30 минут болтол хяналтын хугацааг тавьж болно гэсэн ийм зөвлөмжүүд бас өгдөг. Энийг би ингээд оруулна. За үзүүл нэг үзүүл дангаараа 3 оноо байвал шарт байна шүү. Нэг үзүүл дангаараа 3 оноо. Чин та одоо ингээд зүрх сэтгэлийн тоо дангаараа 40-оос доош байвал энэ шар үзүүл байна. Шарт.
дунд эрсдэлтэйг таны хяналт ёстой хяналт яах вэ? Нэг цаг тутам үзэх ёстой. Хүчтэй үзэж явах ёстой, эргэж үзэх ёстой гэдэг нь хэлж байна. Ингээд та дуудахтаа явах үгээр дөрөв ихний 0-1 үед совлог өөрөө хянаал үлгээгээ игээд явах гэсэн. 1-4 байвал чи эмчээ дуудаж, резидент эмчээ, хариуцсан резидент эмчээ, дадлагч эмчээ дуудаж үзүүлж болно гэсэн. 5 болон 3 гэсэн 5 оноо түүнээс дээш эсвэл нэг үзүүлэлт 3-аас дээш хам 1 цаг тутам хянаад эмчлэгч эмчийг заавал дуудаж үзүүлэх ёстой. Болохгүй энэ дээр тасгийн эрхлэх зөвлөх хэмжээ болж үзэх ёстой тасгийн. За 7 түүнээс дээш байх юм бол амин үзүүлэлтүүдийг үргэлжлсэн байдлаар хямдахын тулд эрчим дэмжлэгээр тасгоо явуулах ёстой. Эрчим дэмжлэгийн эмч үзэх ёстой. Заавал эрчим дэмжлэгийн эмчийг авчирч иж үзүүлэх ёстой. Ийм зүйлийг энэ дээр зөвлөд байна. За нэмэлт өчигдөр хөвчл байвал 2 гэсэн оноо нэмж биш гэсэн тийм оноо дээр. За 16-аас доош насны хүүхэд бол жирэмсэн ихэд үзүүлэлт нь өөр байдаг учраас арай өөр зүйлээр үлдэх шүү. Тэрийг би тань гаргаж өгнө. За уушны анхны бүглэрэлтэй хүчнүүдэд бас үлгэн сатурацийн үлгээ арай доо. Сая бид уушны анхны бүглэрэлтэй хүчтэнд зөвхөн сатурацийн сатурацийн хэмжээг 92 гэж авчиад ерөөсөө болохгүй гэсэн. 92 гэж авчиад. Энэ 89 88-тай байж хахад хийв байж тэгэл тийм чинь. Нэг 84 тавтай хийв юм гэдэг уушны анхны бүглэрэлтэй хүмүүс байж байгаа сатурац. Тэгэхээр тэрлүү хамаагүй тэмүүлэхгүй гэсэн. Тэгээ ягаан хэлбэрийн уушны анхны бүглэрэлтэй хүмүүс хүү хүчил өрчий нөгөөрөө энэ чинь 84-тэй байна гэдэг хүчил өрчий нөгөө чи 90 100 бол ухаалтад унчих шүү дээ. Ухаалтад унчих. Яагаад юм? За энэ зүйлийг анхаарах хэрэгтэй гэж байна. Улам сайхан чи